1936 онд хотын дотор байсан талх нарийн боовны цэхүүдийг одоогийн Амгалан Баатарт нэгтгэн зохион байгуулж, даалгаврын ажилчидтай үйлдвэрлэлийн аргаар хоногт дунджаар 3-аас 4 тонн талх боов, 500-аас 600 кг чихэр, 250-аас 300 кг гоймон, 200 кг пүнтүүз хийж байсан тэр үеийн техник зохион байгуулалтын нөхцөлд чамлалтгүй амжилт байлаа. Хүнсний манлай ууган үйлдвэрийн өгөөж чихэр боов компани, 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 өгөөж чихэр боов компани. Монголчууд бид өглөө бүрийг өгөөжтэй хамт угтаад 90 жилийг үджээ. Бидний амьдралын амт, жаргалтай мөчмөрийн салшгүй хэсэг болсон өгөөж чихэр боов компани түүхийн урт хугацаанд тасралтгүй хөгжиж өнөөдөр 90 жилийн босгон дээр ирлээ. 1936 онд анхны суурин тавьсан цагаас хойш бидний өвөг дээдэс, үе үеийн ажилчид эх орныхон хүнсний аюулгүй байдал, чанартай бүтээгдэхүүний төлөө зүтгэж ирсэн билээ. (1936 он) даалгаруу ажилчнтайгаар хоногтон 3-аас 4 тонн талх, нарийн боов, 500-аас 600 кг чихэр, 250-аас 300 кг гоймон, 200 кг пүнтүүц хийх хүчин чадалтай байгуулагдсан юм. 1958 он зориултын үйлдвэрийн байртай болсон. 1996 он өгөөж чихэр боов хувьцаат компани болж хөгжлийн шинэ үе шатаа эхлүүлэн удирдлагын зөв менежмент хийснээр зах зээлийн хүнд цаг үеийг амжилттай давж чадсан юм. (1997 он хувьцаа эзэмшигчийн хурлаар өгөөж чихэр боов хувьцаат компани ерөнхий захирлаар эс түмэн гэрлийг томилон ажилуулсан. 1999 он Монголд анх удаа харилцагч дэлгүүртэй түгээлт хийж түгээлтийн системийг нэвтрүүлсэн анхдагч болсон юм. 1999-с 2003 он Галландын засгийн газартай хамтарч үйлдвэрийн газрын өөрчлөлт байгуулалтын төслийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлсэн нь компанийн менежментийг шинчилж, маркетингийн удирдлагатай үйлдвэр болох гол чиг шугамыг тодорхойлсон юм. 2004-өөс 2019 он техник технологийн шинжилгээ бодлого баримтлан ажилласнаар Япон, Галланд, Итали, Герман, Австри, Швейцар зэрэг хөгжингүй орнуудад ашиглагдж байгаа нарийн боовны ээж бүрэн автомат шугам, жигнэгч пэшингүүдийг суурилуулах үйл явцыг үе шаттайгаар хэрэгжүүллээ. Ингэснээр үйлдвэрийн хөгжлийг шинэ төвшөнд авчирч чадсан юм. Өгөөж чихэр боов хувьцаат компани сүүлийн жилүүдэд олон улсын ISO 45 тэгдэг, ISO 22000 тогтолцоог амжилттай хэрэгжүүлснээр бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж, өрсөлдөх чадвараа дээшлүүлж чадлаа. Тоногд хөрөмжийн шинжилтийг үе шаттай хийж ирснээр Галланд улсын Тромп фирмийн Евен мөөхий үйлдвэрлэх бүрэн автомат шугамыг амжилттай нэвтрүүлж, Швейцарын Рондодож фирмийн Laminating Line бүрэн автомат урсгал шугамаар хамгийн өндөр борлуулалттай Жимст боовыг үйлдвэрлэж байна. Мөн Монголд цар ганц Япон технологи, Япон техникээр Япон чанартай өнгөрүү шиг эх орондоо үйлдвэрлэдэг боллоо. Өнөөдөр өгөөж чихэр боов хувьцаат компани 350 ажиллагчтай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 6 үндсэн цехтэй, хоногийн 20-с 25 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 1997 оноос хойш тоног төхөөрөмжийн шинжилэлд 160 тэрбум, нийгмийн хариуцлагын хүрээнд 75 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улсын төсөвт 70 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. 90 жилийн турш тасралтгүй хөгжиж, зогсолтгүй ажиллан 17 удаагийн топ 100 аж ахуйн гэж 18 удаагийн
оны шилдэг аж ахуйн нэгж энтерпренеур, Монгол улсын шилдэг аж ахуйн нэгж, эргүүний татвар төлөгч болж Монгол улсын хөнгөн хүнсний үйлдвэрийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан үндэсний бахархалт үйлдвэр болж чаджээ.